Дэлхийн стандартын өдрийн хүрээнд аймгийн хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах зорилготой сарайн аян зохион байгуулагдсан. Өнөөдөр энэ аяны хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхийн чанарын өдрийн хүрээнд хүүхэд сурагчдад сургаалт, олон улсын стандартын сургалтыг үйлдвэрлэлд үйлчилгээ эрхлэгчдэд стандарт хэмжил зүйн хэлцээс явуулсан байна. Мөн аймгийн засаг даргын захирамжаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулах хасаав тогтолцоог байгууллагуудад нэвтрүүлэх, худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зохистой дадлыг хэрэгжүүлэх сургалтыг энэ оны 5 дугаар сараас үе шаттай хийжээ. Энэ мэтчилэн чанарын тогтолцоог сайжруулах олон талын ажил аймгийн хэмжээнд хэрэгжсэн байна. Нийт 350 гаруй үйлчилгээ эрхлэгчдэд энэ сургалтыг зохистой дадлын сургалтуудыг явуулсан. За 5 байгууллагт болохоор зэрэг хасаав тогтолцоо, нэг байгууллагт 22 тогтолцоог нэвтрүүлээд төрийн бас байгууллагатай хамтарч хэрэгжүүлээд дуусж байгаа. Тэгээ яг хөө бид нар өнгөрсөн 7 хоногт бол тогтолцооны аудитыг урьдчилсан байдлаар одоо захиалагч талаас хийж гүйцэтгэлээ. Яг хөө хангалттай бас 80-аас дээш хувьтай хэрэгжсэн байна. Тэгээ бид нар энэ одоо өдөр болохоор зэрэг ерөнхийдөө бас чанарын талаар ярих тийм ээ, чанараа одоо сайжруулах, өрсөлдөх чадвараа дэвшлүүлэхийн тулд ямар арга хэрэгслийг хэрэглэж байна вэ гэдгийг ярилцах хэрэгтэй гэж дэлхийн стандартчлалын байгууллагаас бол тунхагласан зарласан байдаг. Тэгэхээр энд чанараа яаж дэвшлүүлэх, аюулгүй байдлыг яаж хангахыг гэхээр ерөнхийдөө нөгөө стандартуудыг олон улсын билээ стандартууд байж байгаа шүү дээ. Тэрийг л хэрэгжүүлж бид нэр иргэд хэрэглэгчтэй аюулгүй чанартай хүнсийг хүргэх юм байна. Одоо дэлхийн чанарын өдөр болж байна. Энэ өдөр тохиолдуулаад өөрийнхөө бас бүтээгдэхүүний талаар товчхон ярих гэж бодлоо. Тэгэхээр манайх бол 2005 оноос тасралтгүй орох аймагт талх нарын боо үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хишиг нэрээр одоо эрдэмтчүүдэд танил болсон ийм компани байна. Тэгэхээр мэдээж бүтээгдэхүүний гол үзүүлэлт бол чанар байдаг ялцчихгүй. Тэгэхээр бид бүхэн бол одоо үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн чанарыг дээдэлж чанартай бүтээгдэхүүн байж бидний одоо амжилт бас өндөр байх юм байна гэдгийг аягүй сайн ойлгож ирсэн. Тэгэхээр энэний дагуу бас бид бүхэн сүүлийн 3 жил стандартуудыг хэрэгжүүлэх тал руу төлхөө ажиллаж байгаа. Тэгэхээр 2023 онд ISO 9001 стандартыг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо 24 онд ISO 22000 мөн хасаав стандартуудыг хэрэгжүүлэхэд хамгаалахад бэлэн болоод ингээд ажиллаж байна. Тэгэхээр стандарт хэрэгжүүлэхийн давуу тал гэдгийг аюул бид хүн сайн ойлгосон. Ер нь бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодож байгаа бол стандартыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг аюул сайн ойлгож авсан. Хэрэглэгчид альва бүтээгдэхүүн үйлчилгээг авахдаа тохирлын гэрчлэгээтэй эсхийг харснаар тухайн байгууллага үйлчилгээ найдвартай аюулгүй чанартай гэдгийг мэдэх боломжтой. Тухайлбал Орхон аймагт баталгаажсан бүтээгдэхүүн тэмдэгтээ Жаргалан Тимбекс компани, Эрдэнэт уюг, Эрдэнэт кашмир, Тэмүүжин оргил, Эрдмэн зэрэг компанийн бүтээгдэхүүн байдаг бол баталгаажсан үйлчилгээ тэмдэгтээ Намин агуулга, Чарманг, Эрдэнэтийн зочид буудал, буянд хүнсний дэлгүүр зэрэг 10 гаруй аж ахуй нэгж байдаг байна.